Сайн байцгаана уу? Та яг одоо илүү уруу суугийг хүлээн авч үзэж байна. За ингээд өнөөдөр нэг аимшигтай хэргийн тухай ярих болно. 911 рүү нэг залуу залгаад би ингээ гаднаас ороод ирсэн чинь манай эхнэр, миний ээж, манай нэг хамаатны эгчид нар бүгд шалан дээр ингээ цус алдцсан хөвтөж байна. Тэд бүгд цус алдж байна. Аимшигтай байна. Туслаарай. Надад туслаач. Яаралтай хүү явуулаач гэдэг амар уйлал сандраал нэг залуу залгадаг. За мэдээж офицерууд бол одоо 911 офицерууд бол яаралтай тэр айлд ирдэг. За ингээд тэдний гадаа бол ирэхэд энэ 911 дуудлага өгсөн залуу хөл нүцгэн одоо гутлгүй оймстойгоо байсан. За мөн тэрний тэр оймс өмсөн подвалк нь гар нь нил цус болсон байсан. За офицер түүнээс бол тодруулаад та ингээд яга гутлаад хэлсэн бэ? Тэг гаднаас дөнгөж гэртээ орж ирээл харахад одоо танаа гэр бүлийнхэн юм одоо цус алдсан хэвтжсэн гэсэн шүү дээ гэж хэлэхэд бол би ингээд гэртээ орж ирээл нэг ээж рүүгээ гүүгээл нэг аав руугаа гүүгээл нэг эхнэр лүүгээ гүүжих хооронд бол ингээд гутлаа тайлсан гэж хэлдэг. За тэгвэл таны подвал гар чинь яагаад ингэ цус болцсон юм бэ гэхэд бол би эхнэрээ одоо ингэ тврээд өвөр дээрээ хөвтүүлээд тэгээ ингэ сэрэх гэж оролцсон. Тэгээд энэ үед цус болсон гэж хэлдэг. За хамгийн аимшигтай нь бол энэ залуу өөрөө 3 хүүхдийнхээ их буюу өөрийнхөө эхнэрийг алсан. За хатан аав ээж хоёроо алсан. За мөн одоо хатан аав ээж талынх нь одоо нэг хамаатны эмэгтэй тэдэд байсан. За ингээд нийт 4 хүний амийг энэ залуу буудаж хөнөөсөн баг. За энэ залуу өөрөө энэ эхнэр болон хадмуудынхаа амийг хөнөөчөөд шүүх хурал дээр бол өстой. Ерөөсөө эцсийн шат хүртлээр гүрийдэг. За мөн одоо тэдний амийг яагаад хөнөөсөн шалтгаан нь бол үнэхэрийн харамсалтай бөгөөд маш муухай. За яг хэдүүлээ энэ хэрэг юу болсон талаар ингээд олж мэдцгээе. 2019 оны 4 сарын 28-нд Америкийн Ohio мужийн Westchester гэх газар 4 хүний амийг гэрт нь буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Байшинд 911 рүү залгасан залуугийн эхнэр нь хадам аав ээж нь бас нэг хамаатны эмэгтэй толгойдоо буудуулж нас барсан байсан. Энэ залуу Гурфрид Син гэдэг бөгөөд тэрээр 37 настай, энэтхэг гаралтай, Америкийн нэгдсэн улсад эхнэр 3 хүүхдийн хамт ажиллаж амьдардаг залуу. Тухайн үед хадмууд болон одоо хадам талынхаа хамаатны нэг эмэгтэй бол энэ Гурфрид Синид бол зочлоод ирсэн байсан юм байна. За цагдаа нарыг тэдний гэрт ирэхэд тэрээр бол байшингийнхаа гадаа цагдааг хүлээж исэн офицеруудыг. За цагдаа нар байшинд ороход бол одоо тухайн байшингийн тэр гэмт хэрэг гарсан үйл явц бол яг аимшиг кинон дэр гардаг ерөөсө дүүрэн цус байсан гэж хэлж байгаа. Ерөөсө нэг 4 хүн цус алдсан. За энэ 4 хүний цус бол ерөөсө тэр байшин тэр чигт нь будсан байсан. Амиа алдсан 4 хүний тухай товчхон танилцуулъя. За 39 настай энэ 911 дуудлага өгсөн залуугийн эхнэр болох Шалин Держит Каур. За энэ Шалин Держит Каурын хадам төрсөн ээж буюу за энэ залуугийн хадам ээж болох 62 настай Пармжит Каур. За хадам аав 59 настай Хакикат Симпаннаг. За 58 настай хамаатны эмэгтэй болох Амаржит Каур нар байсан юм байна. За эдгээр бол бүгдээрээ энэтхэг гаралтай хүмүүс байсан бөгөөд за тухайн үедээ Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг байжээ. Цагдаа Гурфридээс яагаад ийм аллах болсон юм бэ? Яг юу болсон талаар одоо та бидэнд хэлээч гэж асуухад бол тэрээр бол мэдэхгүй байна. Би гэртээ гаднаас ороод ирсэн. За ерөөсөө ингээл нэг ийм л юм болцсон гээл ингээл удлаа уйлаал амар гинтийн шок авсан хүний шоконд орсон дүр эсгээл ерөөсөө л нэг тийм байдалтай байгаад идэг. За тэгээд одоо Гурфридсийн нэг цагдаа нар за шоконд орсон хүн байна гэж одоо цагдаагийнхаа машинд суулгаад нэг баг зэрэг ус мус өгөөд хэсэг хугацаанд тайвшруулсныхаа дараагаар за одоо та ингэ тайван байх хэрэгтэй. Та ингэ энэ үйл явдал яагаад болсныг та бидэнд хэлэх хэрэгтэй байна гэхэд тэр бол зөрүүлээд айгүй хачин асуултыг асуудаг. Тэр юу гэж асуудаг вэ гэхээр миний эхнэр зүгээр үү? Тэр амьсгалж гин үү гэж асуудаг. Тэгээд бас нөгөө нэг хадам аав ээжигээ бас нэг хамаатны эмэгтэй тэд нэр ер нь амьдуу гэл ингээл яг л одоо найдвартай өгсөн байгаа гэд баттгаж байгаа юм шиг л гэж асуудаг байхгүй. За тэгэхээр бол цагдаа бол тэд бүгд нас урсан уучлаарай гэж хэлдэг. За тэгээд бэжснэ гинт миний хүүхдүүд зүгээр үү гэж цагдаагаас энэ Гурфрид асуудаг. За тэгэхэд бол цагдаа эргүүлээд одоо юу гэлээ эн чинь хүүхдтэй хүн байсан юм уу? Хэргийн газар бол ямар ч хүүхд байгаагүй учраас танаа хүүхдүүд хаана байгаа вэ? Та хэдэн хүүхдтэй вэ гэдээ асуудаг. Тэгэхэд бол би 3 хүүхдтэй. Миний 3 хүүхэд бол манай дүүгэнд байгаа гэж хэлсэн. За ингээд хэн ямар зорилгоор яагаад Гурфридийн гэрт нь нэвтрэн орж тэднийд байсан 4 хүний амийг газар дээр нь толгоор нь буудаж хөнөөсөн бэ гэдэг асуулт бол энэ хэргийн одоо гол мөрдөх ажиллагааны одоо асуулт байсан.
За ингээд бол дөрвөн хохирогч бол толгойдоо буудуулж нас орсон учраас бууг хайж эхэлсэн байна. За тухайн одоо манай монголоор бол одоо яг энэ Гурфрид Синий амьдардаг одоо байшин бол ерөөхдөө хаус хотхон маягийн тийм зохион байгуулалттай юм уу да. За ингээд энэ хаустай айлуудаас бол асуухад нэг хөрш нь бол маш хэрэгтэй мэдээллийг мөрдөгчдөд өгсөн. За тэр юу гэж хэлсэн бэ гэхээр аллаг гарсны дараа хотхон дотор байдаг нэг хиймэл нуур байдаг. За энэ нуурын ус руу нэг хүнд зүйлс шидхийг би бол сонссон гэж хэлдэг. За ингээд шумбах багийнхан буюу эрлийн багийнхан энэ хиймэл нуурын ёроолоос за хайсны эцэст бол нэг бууг олсон. За энэ бууг бол одоо алуурчин бол мэдээж өөрийн одоо аллгаа нуун дарагдуулахын тулд сэрийн дугаарыг нь ерөөсөө дахин сэргээх боломжгүйгээр арилгацсан байсан. За гэхдээ бол энэ бууны талаар ерөнхий мэдээллийг авахд бол 17 сум энэ буунд ордог бөгөөд за одоо цэнгэлэх шаардлагагүйгээр 17 удаа бууддаг. За тэгэхээр энэ дөрвөн хохирогчийг нийтдээ 16 удаа буутсан байсан. Тэгэхээр энэ буу бол энэ аллага үлдсэн буу мөн болох нэ гэдэг тогтоогдсон. За энэ буунаас бол мэдээж хурууны хээ ерөөсөө олдоогүй. Гэхдээ нэг сони юм энэ 911-т дуудлага өгсөн Гурфрид Син гэдэг энэ залуугийн хадам аавынх нь ДНХ олцсон баг. Тэгэхээр энэ бууг алуурчин энэ айлаас аваад тэгээд энэ дөрвөн хүний амийг хөнөөсөн болж таарсан. Энэ аллага үзэн ядалтын үр дагавраас үүдэлтэй байж болох юм гэсэн дүгнэлтэнд мөрдөгчд хүрсэн байна. За хэрийг тодруулахын тулд Гурфридийг бол мэдээж цагдаагийн газар аваачиж байцаасан тодорхой хэмжээний асуулгыг асуусан байна. За байцаалтын ихэнх үед бол тэрээр те би зүгээрээ манай гэрийнхэн туслаарай гэх ингээл жоохон шоконд орсон хүний дүр нэг бээрэл нэг хүн чинь нэг яагаад байгаа ч юм дээ нэг тийм сонир дүр өсгдэн шүү дээ. Тиймэрхүү байдалд ороод. Тэгснэ энэ Гурфридсин гэдэг залуу нэг сонир үйл хийгээд. Тэр юу гэхээр ширээний нэг талд мөрдөг сууж байгаа. За нөгөө талд бол Гурфридсин суудаг. За тэгэхээр тэр бол үе л одоо манай гэрийнхэн зүгээр үздэй, манай гэрийнхэн туслаараа гэж тэгснэ тэр одоо юуны те мөрдөн байцаагчийн одоо тэр мөрдөгчийн гарнаас барьж авах гэдэг. Аюу сонио. За тэгээ гарнаас нь атгаж авахгүй бол гарнаас нь барьж авахгүй бол ширээний цаанаас ингээл өнгөлзөөд идэг. За цагдаа түүнээс бол мэдээж гэртээ орох үед нөхцөл байдал яг ямар байсан бэ? Ер нь бол одоо ингээл нөгөө яагаад ийм болцсон бэ гэдгийг л одоо энэ хүн чинь өөрөө гэрийнхнаасаа нэгт амьд үлдсэн ганц насанд хүрсэн хүн, хоёрт бол хамгийн ихний гэрч болохоор асуугаад байсан. За тэрээр хариулахдаа бол гэртээ ингээл орсон. За эхнэрээ хадмуудаа тэр хамаатны эмэгтэйг бол бүгд цус болдож байгааг харсан. Тэгээл тэднийг сэрэх гээд очоод сэгсэрсэн. Хинч дуурахгүй байсан. Би тэднэрт ус уулах гэж оролцсон. Тэд нар ерөөсөө ус уухгүй байсан. Тэгээд 911 рүү би дуудлага өгсөн гэж хэлдэг. За ингээд энэ бүхнийг ярьж байхад одоо бас л нөгөө мөрдөгчийн гарнаас нь ингээл барьж авах гаранд нь хүрэх гээл ширээний цаанаас ингээл идэг. За мэдээж бол алуурчныг олохын тулд бол би одоо танаас асуулт асууж одоо тодруулах хэрэгтэй байна. Та ингээд энэ аллага энэ их одоо дөрвөн хүний амийг нэг дор хөнөөх хэрэг яагаад гарсныг та бидэнд хэлэх хэрэгтэй байна гэж хэлдэг. За тэгэхэд бол Гурфрид бол мэдхгүй би ер нь бол мэдэхгүй байна. Яагаад ийм босныг одоо баг та надад хэлээд өгчээ гэд мөрдөгчөөс асуудаг. За тэгэхэд бол мөрдөгч түүнээс те танаа гэрийнхний хэн алсан байж болох вэ? Тим с ิจ гтэй хүн байгаа юу? Харин би эсэргээрээ юу болсныг олохын тулд энэ одоо суугаад ажиллаад танаас ингээ асууж байна шүү дээ. Тэгэхээр та одоо надаас ингээ зөрүүлээд яагаад юм болцсон бэ гэж асуугаад ах ингээ тэгдэг. Тэгэхэд бол тэр бол мэдээж би мэдэхгүй байна л гэдэг. За яг энэ аллага болох үед бол энэ залуугийн 3 хүүхэд нь гэртээ байж таараагүй. За ингээд тэд бол одоо манай дүүгинд бол ингээд очсон байсан л гэж энэ залуу хэлсэн. За ингээд энэ залуу бол одоо яг тэр аллага юу болсон, яасан хийсэн гэл ингээ мөрдөгч яг тэр гол асуултуудыг асуухад ерөөсөө зүхтаал нэг зүхтаах маягтай асуултанд хариулахгүй байх маягтай тийм биеийн одоо хилэмж болон одоо сэтгэл зүйн байдлыг энэ залуу гаргаж ирсэн. За тэгээд хүүхдүүдээ бол зүгээр байгаа эсхийг мэдмээр байна. Би дүүгийнх руугаа залгамаар байна. Одоо миний 3 хүүхэд аюулд орчоогүй байгаа. Одоо манай бараг л энэ хадмууд те манай эхнэрийг алсан хүн очоод бараг миний 3 хүүхдэд яачих чинь билээ гэсэн утгатай одоо асуултыг мөрдөгчөөс хүсдэг. За мөрдөгчд бол мэдээж энэ хүний 3 хүүхдийг аюулгүй байдалд одоо байлгахын тулд тэрийг мэдхийн тулд энэ залууд утас авчирж өгдөг. За энэ залуу дүүрүүгээ залгаад утсаар ярьсан. За мэдээж тэдний хүүхдүүд аюулгүй дүүгийнхэн гэрт зүгээр исэн баг. За энэ Гурфрид Син бол яг энэ аллага болох үед өөрөө хэлж байгаа. Энэ нөгөө ачааны машины жолооч залуу юм бэлээ. За тэгээ би ингээд энэ аллага болох үед бол ачааныхаа машиныг гэрлийн солиод ингээд янзлах гад явцсан байсан. Тэгээ ингээд гэртээ ирсэн чинь ийм аимшигтай зүйл болцсон байсан гэж хэлдэг.
За энэ залуу бол ерөөсөө огт тамхи татдаггүй, мансууруулах бодис хэрэглэдэггүй. За дээрэс нь алкоголын юу ч хэрэглэдэггүй бөгөөд ямар нэгэн сэтгцэж нөлөөлөх ч юм уу эсвэл өвчнөөсөө болж уудаг им огт хэрэглэдэггүй хүн байсан. Өөрөө бүр хэлэхдээ тэгж байгаа. За би бараг л хамгийн хүнд хэлбэрийн л сэтгцэж ч юм уу ямар нэгэн байдлаар хүний биед нөлөөлдөг зүйл уудгаа гэх юм бол би зөв кофе л уудаг. Тэрнээс би бол ямар ч тийм ноцтой зүйл хэрэглэдэггүй гэж хэлсэн. За мөрдөгч түүнээс бол таны гэр бүлд мөнгө санхүүгийн асуудал байсан уу? За эхнэр чинь танд магадгүй араач чинь тавьдаг ч юм уу. Хоёр тийм эхнэр нөхрийн тийм харилцааны үнэнч бус байдлын асуудал байсан уу гэж асуудаг. Тэгэхэд бол ерөөсөө no problem, бүх юм окей, бүх юм зүгээр байсан л гэж хэлдэг. За тэгээд эхнэр бит хоёр угаасаа нэгэндээ үнэнч. За тэгээ энтхийн нэг тийм шашны нэр хилээдсэн. За энэ шашны энтхийг гэрэлсэн хүмүүс бол эхнэр нь нөхртөө, нөхөр нь эхнэртэй за хүн хүртлээ үнэнч байдгаа. Бид бол шашин шүтлгээ дагдаг хүмүүсээ. Тийм болохоор бидэнд хинж үс сандгүй, бидэнд ямар ч асуудал байхгүй сайхан гэр бүлээ гэж Гурфрэдсийн мөрдөгчдөд хэлдэг. За мөн хадам аав ээжтэйгээ ч гэсэн сайхан харилцаатай байсан. Ямар ч асуудал байгаагүй. Тэд манад тухайн үе зочлоод ирсэн байсан гэж хэлсэн байна. За мөрдөгч бол мэдээж та цагдаа нарыг очиход яагаад гутлгүй байсан бэ гэдэг нөгөө асуултыг тавьдаг. За тэгэхэд бол нөгөөгч нь нөгөө хариултаа л хэлж байгаа. Эхнэр хадмуудынхаа хооронд гүйжих хоорондоо гутлаа тайлсан. За тэгснэ энэ ингээл нэг иймэрхүү юм ярьжсэн ал байдал жоохон нэлээд шуудрах гал нэлээд асуултанд ингээл хурдан хариулаад ингээд ингэхгээл эренгүүтэл үйл явдлыг нэг жоохон сааруулах гал шал өөр тийш нь эргүүлэх гээл тэгснэ. Манай гэр бүлийнхэн шүтлэгтэй хүмүүс би ч гэсэн шүтлэгтэй. Тэгээд бурхан хаана байгаа юм бэ? Миний шүтлэг надад тусуулсангүй. Би юу буруу хийсэн юм бэ? Би яг өхмөр байна энэ гээл ингээд байдлыг бол шал өөр тийш нь ингээл эргүүлээд эхэлж байгаа. За мөрдөгч түүний бол гарнаас нь дарны шинжилгээ авнаа гэдэг хэлэхэд бол шинжилгээний бичиг авчирдаг. За тэгэхэд бол энэ Гурфрэдсийн бол нэг л их бээрцэн, нэг л их сандарсан, шоконд орсон, уйлайлуу нэрэ эхнэр хадмуудаа алдсан хүн чинь гарнаас нь дарны шинжилгээ авнаа гэж шинжилгээний бичиг авчрах үед огцсон зангаа өөрчлөөд маш төрөмгийн ууртай болоод тэгснэ баг зэрэг сандраад тэгснэ би яг гэртээ хармаар байна. Та намайг бараг алуурчин гэж бодоод байгаа юм уу? Надаас яхаараа шинжилгээ авдгийн ингээл ингээд эхэлдэг. За бүр сүүлдээ энэ залуу бүр уурлаад энэ мөрдөн байцаалтын өрөөнөөс бүр гарч явах гэдэг. За тэгэхэд бол дахиад өөр нэг нэмэлт хүч буюу өөр цагдаа нар ирээд тэгэхэд бол энэ хүн буцаад судалтаа суудаг. За тэгэл бла бла янз бүрийн өөр бүрийн би бол алаагүй би гэрэх нэг алаагүй малаагүй гэл ингээд санал дээр суучаал ингээд тэгдэг. За энэ дарны шинжилгээг бол та бүхэндээ товчхон танилцуулъя. Энэ хүн ямар нэгэн байдлаар галт зэвсэг хэрэглээд буугаар бууцсан тохиолдолд маш жижигхэн хэмжээний нүдэнд үл үзэгдэх хэмжээний дарь хүний тэр тухайн үед өмсөж исэн бэлий ч юм уу хэрвээ бэлийгүй байсан бол тэр гарын арьс өмсөж байсан тэр хувцсан дээр нь үсэрсэн байт юм байна. За энийг бол нарийн шилгээгээр тогтоох боломжтой байдаг. За ингээд тэгснэ энэ бол би бараг дарны шинжилгээтэй өгөхгүй манай гэрийнхнийг алсан бараг л осол байсан байлгүй дээ. За бараг л юу дэмий яриад байгаа хоо нэл юм ярьж байгаа байхгүй энэ залуу чинь. Тэгсэн чинь мөрдөгч түүнээс гайхаад дөрвөн хүний амийг хөнөөцсөн байгаа. Зүгээр л та нэг осол гэх гээд энэ үг. Тийм ээ осол байсан биз гэж залуу хэлдэг. За ингээд бол та галт зэвсэг эзэмшдэггүй гэж асуухад бол тэрээр тийм ээ би Беретта гэдэг буутай яг манай гэрт байгаа. Энэ бууг эзэмшээд би 3-4 жил болж гин гэж хэлдэг. За тэгээ танаа гэрээ чи яг хаана байгаа вэ гэхэд бол тийм шүгэний тийм тэнд байгаа гэдэг яг тийм хайрцагтай тийм ууттай гэдэг айгүй тодорхой заадаг байна. За ингээд бол энэ залууг бол ерөөхдөө нь бол гэрлүү нь явуулсан. За мэдээж бол түүнээс бол дарны шинжилгээ бол авсан. За ингээд энэ дарны шинжилгээ бол гартал хугацаа орсон бөгөөд энэ хооронд бол мэдээж мөрдөгчд ажиллаа үргэлжлүүлсээр байсан байна. За тухайн үед бол мэдээж энэ Гурфрэдсийг буруутгах нотлох баримт хангалттай гарч ирээгүй учраас түүнийг бол судлаад гэрлүүн явуулахаас өөр аргагүй болсон. За энэ 4 хүний амийг нэг дор толгойд нь буудаж хөнөөсөн энэ хэрэг биш үү? Энэтхэг улс болон Америк даяар бол олонний анхаарлын төвд орж мэдээний сувгаар гарсан байна. Амиа алдсан 4 хүний хамаатан садангууд бол энэтхэг улсад шүүхээс шудрах ёсыг тогтоож алуурчин олж түүнд зохих ял шийтгэлийг оноох ёстой гэж бүр жагсаал хийж уг жагсаал мэдээгээр гарсан. За мөн Америкт ч гэсэн Охайо мужид Охайо мужид амьдардаг энэтхэг хүмүүс болон Гурфрэд
Өөрөө энэ амиа алдсан 4 хүний төлөө тийм ээ шүүхээс шударга гэсийг тогтоож тэр одоо аимшигтай алуурчин олъё түүнд ял шийтгэлийг тогтооё гэж уриалсан жагсаал болсон байна. За энэ охоёд болсон жагсаал дээр Гүрфридсийн өөрөө бүр одоо тэр нэг ураа бичиг мичгээ барьсан бүр жагсагчдын хамгийн урд төлөөлөд явж исэн хүн нэсэн гэ та боддоо. Чи өөрөө алуурчин шүү дээ тий. За ингээ мэдээж бол одоо түүнийг бол одоо тэр хадам талынхаа ах トゥ болон өөрийнхөө ах トゥ нь бол энэ Гүрфридийг тийм ээ эхнэрээ алдсан, хадмуудаа алдсан одоо ийм аимшигтай зүйлийг гэрч болсонд бол түүнийг бол өстой өрөвдөн хайрлаж сэтгэл санаагаар бол маш сайн дэмжиж байсан байна. За хэрэг гараад бол 2 сар өнгөрсөн. За тэгэхэд бол алуурчны сураг ерөөсөө байгаагүй. За ингээ мөрдөгчд бол буцаад хэргийг маш нягт нямбаа шалгах ёстой байна гэж үзээд аллаг гарсан тэр өдөр Гүрфрид 911 рүү залгаж ярьсан дуудлагын бичлэг рүү мөрдөгчд анхаарлаа хандуулсан байна. За энэ бичлэгээс бас нэг сони юм олноо. За 911 рүү залгаж ярьж байхдаа энэ залуу бол ингэж байгаа. Би гэрийнхнийг өвтгчглөө гэж хэлдэг. За тэгэхэд бол 911-ийн офицер бол тодруулаад тийм ээ та гэрийнхнийг алчихсан гэсэн үг үү гэхэд өөгүй ээ би гэрийнхнийг алсан гэж хэлээгүй. Тэд цусаалдаж байна. Тэд цусаалдаад байна. Тэд нар туслаараа гэж хэлдэг. Яг бүр энэ ингээ бичгтэд үлдсэн байдаг байхгүй. За мөн дээрэс нь бол мөрдөгчд энэ Гүрфридсийн гэдэг залуугийн гар утаснаас нь үл таних эмэгтэйн маш олон зургуудыг олсон байна. За энэ эмэгтэйг бол Крамприт Каур гэдэг эмэгтэй байсан. За энэ эмэгтэй бол Америкийн Индиана мужид одоо ажиллаж амьдардаг. За энэ Гүрфрид гэдэг байгаа одоо өнөөдөр яриад байгаа алуурчин залуугийн нууц амраг эмэгтэй байсан. Хэдэн сарын өмнө штэ Гүрфрид одоо цагдаагийн газар очиж байцаалтын үед бол өөрийгөө тийм ээ гэр бүлээс гадуур харилцаагүй гэж ярьж байсан шүү дээ. За гэтэл бол тэрээр нууц амрагтаа бол нилээдгүй хэмжээний мөнгийг зарцуулсан нь бас тогтоогдсон. За энэ юу байсан бэ гэхээр тэрээр нууц амрагтаа машин авч өгсөн байна. За түүний даатгалуудыг төлсөн байна. За ер нь бол энэ Америкт бол маш олон төрлийн даатгалууд байд юм билээ. За ингээд энэ бүх даатгалуудыг төлсөн байна. За түүнд бүр байшин авч өгсөн байна. За энэ байшингийнхаа одоо тэр урьдчилгаа манайх нар бол одоо лизингийн урьдчилгаа ч юм уу тэр мөрийг бол төлсөн. За дээрэс нь бол одоо энэ нууц амрагийнхаа тэр авсан байшингийнхаа яг хажууд нь өөртөө шинэ байшин худалдаж авсан нь тогтоогдсон. За бүр нэг хачин гутамшигтай ч гэмээр муухайч гэмээр зүйл болсон. За энэ юу вэ гэхээр штэ тий. Энэ залуугийн нууц амраг нь энэ Гүрфридтэй хүн амны хэрэг гарах үед гарахаас одоо өмнөхөн нилээд олон удаа энэ хоёр утсаар хоорондоо ярьсан байсан. За нэг сэжигтэй зүйл юм ингээд маш одоо гол юм илэрсэн. За дараагийн сэжигтэй зүйл юу байсан бэхээр яг энэ алга болох үед Гүрфридийн 3 хүүхэд яагаад алга болохын өмнөхөн тийм ээ тэдний дүүгийнх рүү гинт явах болвоо гэдэг асуулт гарч ирсэн. За ингээд бол энэ залуу бол тэр алга гарсан шөнийн 21 цаг 40 минутын үед 911 рүү залгасан байхгүй юу. Тэгэхэд бол 21 цагийн үед бол хүүхдүүд нь гэртээ байгаагүй. 21 цагаас өмнөхөн энэ залуу 3 хүүхдээ дүүгийнхрийгаа явуулсан байна. За тэгээд тэгвэл одоо энэ залуу одоо яагаад эхнэрээ хадмуудаа алх болцсон юм бэ гэдэг бол мэдээж асуулт гарч ирнэ. За Гүрфрид нууц амрагийнхаа байшин, машин, даатгал гэдэг одоо бүх төлбөрийг төлсөн. За дээрэс нь өөрөө нөгөө Америкийн энэ хотууданд явдаг ачааны машины жолооч байсан учраас бас энэ ачааны машины засвар үйлчилгээ төлбөр гэдэг айгүйх мөнгө гард юм байна. За энэ бүхний төлбөр мөнгө. За тэгээ ар гэрээ авч явах тэр 3 хүүхэд одоо гэрээ нийт төлбөр гэдэг энэ залуу ерөөсөө санхүүгийн маш их асуудалд орсон байсан. За тэгээ дээрэс нь нөгөө мөнгө төгрөг маш их хэрэгтэй байсан учраас энтгэгд бас нэг хэсэг газрын 8 хийсэн юм байна. За одоо нөгөө Америкаас холбогдвол энтгэгд газрын 8 хийсэн. За энэ зарим нэгэн газраа одоо зарцсан ч гэсэн бас нэг мөнгөний өгөө авааны жоохон маргаан байсан юм байна. За тэгээ энэ газрын хүмүүстэй жоохон маргалдчихсэн гэж байгаа утсаар. За ингээд бол шинжилгээний хариу ирсэн байна. Шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд энэ Гүрфридсийн гарнаас дарь илэрсэн. Тэгэхээр энэ хүн тэр өдөр буугаар буутсан байна гэдэг нь тогтогдсон гэсэн. За мөн Гүрфрид аллаг гарсан орой. За одоо ингээд цагийн хэлхээрөө орж байна. Энэ цагийн хэлхээл юусэн энэ хэргийн баг бүх юмыг баримтыг энэ залууг бол алуурчин гэдгийг бол тогтоогдож байна. Юу гэхээр аллаг гарсан оройн 21 цаг 40 минутанд гэртээ ирэхэд манай гэрийнхэн үгцэн байсан. Тэгээд би 911 рүү залгасан гэж энэ залуу хэлсэн. За гэвч тухайн өдрийн 21 цаг 9 минутанд энэ залуугийн машин нь байшингийнхаа гадаа зогсоол дээр байсан. Энэ залуу мэдээж машинаараа явсан гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр машин байсан.
За мөн түүний гар утас 21 цаг 11 минутанд гэртээ байсныг Google рекордоор олж тогтоосон. Тэгээд тэр 21 цаг 40 минутанд 911 рүү залгасан гэхээр тэр бол одоо өөрөө ярихдаа хэлсэн шүү дээ. Би өстө 21 цаг 40 минутанд гэртээ ирээл баг хүүхаа гээл 1 минут гүсэн яасан. Тэгээд 911 рүү залгасан гэж хэлсэн. За тэгэхэд бол эн чинь бүхэл бүтэн 21 цаг 9 минут 11 минут гэртээ байсан л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүн гэрийнхнийг алчаад тэгээд дараа нь 911 рүү залгасан байна гэдэг нь тогтоогдсон. За ингээд энэ бүх баримт тогтоогдсны дараа Гурфритийг ерөн сурвалжилсан бөгөөд түүнийг 2019 оны 7 сарын 2-нд Walmart-ийн гадаа супермаркетээс хүнсээ цуглуулахаа явж байхад нь мөрдөгчид цагдаа нар баривчилж авдаг. Амиа алдсан 4 хүний ар гэрээхэн бол алуурчин тийм ээ энэ Гурфрит Син гэдгийг мэдээд бол үнэхээр итгэхийг хүсээгүй. Учир нь түүнийг өөрийн эхнэрээ хадмуудаа одоо алах юм аимшигтай гэмт хэрэг хийх хүн бишээ. Энэ бол арай гүү ээлгүүдээ гэдэг үнэхээр итгэж ядсан байна. За тэрээр бол өөрийгөө 4 хүний аллагт бол ямар ч буруугүй шүүхт бол эхнээсээ бөгөөд эцээ хүртлээр мэдгдсэн. За ер нь бол Гурфрит Син эцээ хүртлээр хэрэгээ үлгээгээгүй гэхэд болно. Энэ бүх баримт нотлохыг тэр үүсгэсэн байгаа шүү дээ. Хөдөлшгүй баримтууд ээж хад. За ингээд түүний шүүх хурал бол 2022 оны 10 сард болсон байна. За ерөнхийдөө шүүх хурлын талаар бол нэг нуршихгүй байна. Шүүх хурал бол болдог, мэтгэлцээ болдог, ял өгөө тэгээд дуусдаг. За шүүх хурлын үйл явцыг бол товчхондоо ярих юм бол энэ Гурфритийн өмгөөлөгч болон одоо прокурор хоёрын тэмцэл дундал ерөөсөө өрнөө дуусчих. За прокурор бол мэдээж Гурфрит Синийг гэр бүлийнхнийхээ амийг санаатаагаар хөнөөсөн. За гэж үзээд одоо түүний одоо бүх баримт нотлохыг шүүхийн өмнө гаргаж дийлгсэн бол за Гурфритийн өмгөөлөгч бол тийм ээ түүнийг хүн амны хэрэгт буруугүй энэ бүхэн бол одоо бас хангалттай нотлохоо биш ээ гэж л одоо үзээдсэн баг. За энэ Гурфрит Синий өмгөөлөгч түүнийг өмгөөлөхдөө нэг үлгэр зохиосон гэж бол ярьж байгаа. За энэ бол одоо энэтхэгт байдаг газрын мафууд Америкт ирээд энэ Гурфрит Синий гэр бүлийнхнийг бол алсан. Тэгээд эд бол одоо ингээд явсан гэсэн үлгэр зохиосон байна. За энэ бол мэдээж ямар ч баримт баттай нотлохоо бол олдоогүй байгаа. За үүнийг бол одоо тухайн мөрдөгчд тийм ээ энэ Гурфрит Синий өмгөөлөгч нар тийм ээ одоо үнэхээр аимшигын тийм үлгэр зохиосон гэж одоо өмгөөлөлтөд ашигласан гэж ярьж байгаа. За ингээд мэдээж бол одоо нөгөө хэргийн эзэн Хэнгэргийн давхар шүүх хурлын үеэр Гурфрит Синий нууц амрагаас мэдүүлэг авсан. За энэ нууц амраг бүсгүй бол өөрийнхөө царайг нууцалж олонний өмнө харуулахгүйгээр би мэдүүлэг өгмөр байна гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна. За мэдээж Америкийн нэгдсэн улс хүний эрхийг маш сайн дээдэлдэг учраас түүнийг бол царай зүсээ харуулахгүйгээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн байна. За ингээд түүнээс асуулт асуудаг прокурор. За Гурфрит танд хаусны урьдчилгаа төлбөр болгож $20,000 өгсөн үү гэхээр тэрээр бол тийм ээ өгсөн. За мөн одоо танд өөр зүйл тийм ээ тэр даатгал машин зэрэгт чинь тэр танд мөнгө төлдөг байсан уу гэх тийм ээ тэр төлдөг байсан. За та хоёр гэрлэх тухай ярилцаж байсан уу гэхэд бол тийм ээ ярилцаж байсан. Гэхдээ би бол түүнд тийм ээ Гурфритд бол чи их нэртэй 3 хүүхэдтэй өстой нөө гэдэг байсан л гэж энэ хүн хэлж байгаа. За ингээл энэ хүн бол хэдхэн асуултанд хариулаад одоо мөнгө төрөв төлсөн явуулсан тодорхой болол ингээл энэ шүүх хуралд бол тагж оролцоогүй. За прокурор бол хэлдэг за мөнгө, секс, аллага гэсэн энэ 3 үгийг бол онцолж хэлдэг. За тэгэхээр бол прокурор Гурфритийг мөнгө, сексээс болж гэр бүлээ алсан. Тухайн өдөр бол төлөвлөөд хүүхдүүдээ дүүгийнх руугаа явуулчаад эхнэрээ хадмууцтайгаа хамаатныхаа нэг эмэгтэйтэй бол одоо алсан ингээ батлагдлаа гэж хэлсэн. За мэдээж бол прокурорын шүүхэд ялсан. Шүүхээс 2023 оны 5 сарын 10-нд за Гурфрит Синд 4 хүний амийг одоо хэрцгийгээр хөнөөсөн хэрэгээр цаазын ял оноосон. За одоо энэ Гурфрит Син гэдэг залуу бол цаазаар авах ялаа Америкийн нэгдсэн улсын Охайо мужийн шоронд бол одоо хүлээгээд байж байгаа юм байлээ. За гэхдээ энэ подкаст бол нэлээд олон сарын өмнө хийгдсэн байсан учраас магадгүй энэ залуугийн цаазаар авах одоо ялыг хэрэгжүүлсэн ч байж болох юм аа. За талигаач эхнэрийнх нь бол хамаатан садан тийм ээ за энтгэгт байдаг хамаатан садан бол энэ шүүх хурлын үеэр Америкт ирсэн байлээ зарим нэг нь. За ингээд Гурфритэд оноосон яаланд бид бол маш сэтгэл хангалуун байна гэж шүүх хурлын дараа тэд ярьцлага өгсөн байдаг. За ингээд тэд хэлэхдээ бол шүүхэд маш сэтгэл хангалуун байна. За шүүх бол шудраг ёсыг тогтоож чадлаа. Энэ Гурфрит бол жигшүүрт хэрэг үйлдсэн хүн. Тэр нэг өдөр нэг хоромж амьд явах ёсгүй. Тэр бол муу хүн. Тэр бол чөтгөр гэж хэлээд энэ ярилцлагыг дуусгадаг.
За ингээд өнөөдрийн хэрэг маань үүгээр дуусж байна. Хүлээн авч сонссон та бүхэндээ баярлалаа. За ингээд танд таалагдсан бол та илүү уруу суугдээр subscribe дараарай, like дараарай гэж хүсье. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.